안녕하세요. 떡볶이 채널 давсан морил 떡볶이 채널ийн 3 дахь хичээл эхэлж байна. Манай 떡볶и сувг нь солонгос хэлийг нэгт мэдэхгүй байгаа. Хар ярианы үг бакан мэддэг. Хэлний мэдлэгээ нэмэх солонгос хэл сурч дуртай олон ангид киногоо ориг хөвлөдрөөр нь үзэх. Хайртай солонгос дуучинтайгаа уулзж ярилцах мөрөөдлийн тань эхний алхам болох болно. Мөн олон сонирхолтой бичлэг оруулна. баярлалаа. 준비됐나요? 시작합시다. 3 дугаар хичээл маань шинэ үг чийжлэх. Өнгөрсөн хичээлээрээ бид үе холбож уншиж сураад мөн хажуугаар нь 24 шинэ үгс чийжилсэн. 24 шинэ үгээ яг яаж чийжлэх вэ? Одоо чийжлээгүй байгаа бас хүүхдүүд байж магадгүй. Тэгэхээр өдөрт 5 үг ч юм уу те өдөрт 10 үг, тэрний дараачийн өдөр нь нөгөө 10 үгээ ингээ 20 үг болчингууд нь дахиад дараачийн 2 өдрөө 10 үгээ тавтаад ингээд өмнөх хичээлийнхаа 24 үгийг бүгдийг нь сайн чийжилж болох юм. Тэгээд энэ хичээлээрээ бас бүгдээрээ уншиж сурангаад шинэ үг чийжлэх байгаа. Яв. Энэ удаад арай илүү сайн уншдаг болсон байх гэж найдаж байгаа шүү. Тэгэхээр яв. 다리 내 үсгээ чангаар уншина. 다리 хүчтэй уншина. 다리. 다리 гэдэг маань бас хоёр утгатайгаа хөл болон гүүр гэсэн хоёр утгатай. 다리. 여자 эмэгтэй хүн. 고기 개 үсгээ чангаар дуудана. 고기 мах. 치마 유복 치마. 우리. Энийг бол андахгүй байхаа гэж бодож байна. Хүүхдүүд маань 우리 гэдэг үг бас маш их хэрэгэлдэг. 우리 오빠. Хөөе, зүгээр гараа. бид манай гэсэн үг байна. 두부. 두부. 배추. 배 гэдэг үгэнд маань битүүе орсон байна. 배추. байцаа. 하나. 기사. жоохон хүчтэй дуудана. 개 үсгээ. 기사. жолооч. 기차. алт хэрэг гэсэн үг байна. Ингээд бүгдээрээ дахиад эхнээс нь 2 удаа тавтаа дагаад уншаарай. 여우. 다리. 여자. 고기. 치마. 우리. 두부. 배추. 하나. 기사. 기차. дахиад гэдэг үгийг солонгосоор 다시
За, эс үсэг маань ишээр дуудагдж байна. Таши. Ишээр уншаарай. Иш үсгээр уншин шүү. Эсээр биш. Таси гэж уншихгүй. Таши. Таши. Дахиад гэсэн үг. За, эхнэр ане. Ане. Битүүе маань орж байна. Ане. Автобус. Босс. За, дуудлага маш цэвэрхэн хэлээрэй. Босс. Босси гэж хэлэхгүй. Босс. Босс. Автобус. Босс. Пижа. Пижа. За, солонгосоор пиццаг пижа гэж жэгээр хэлдэг ахна. Пижа. Пижа. Так. Шике. Шике. За мөн иш үсгээр дуудаж байна. Хараарай. Шике. За, задгаа е үсэг орсон юм шүү. Е үсэг 2 зураастай. Задгаа э биш е. Тэгэхээр шике. Шике. Дэлгүүр. Каге. 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 Айлын цаас. Хвэжи. За, хэ үсгийн доор ю үсэг орсон байна. Тэгэхээр хюжи. Хюжи. Хурдан хэлээрэй. Хюжи. Хюжи. Сандал. 위자. 위자. 토끼. 토끼. За, давхар гэгүүлэгч маань орж байна. 토끼. 사과. 사과. Эхлээд г үсгийг уншлаа. Дараа нь г үсгийн доор орж байгаа уугаа уншина. За, тэгээд хамгийн сүүлд нь аагаа уншина шүү. За, тэгэхээр 사과. 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 алим. ахаг. 돼지. 토에. 토에. 돼지. 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 За, өнөөдөр дахиад эхнээс нь дагаад уншия. 다시. 안에. 버스. 피자. 쉽게. 가게. 휴지. 위자. 토끼. 사과. 돼지. 돼지. За, сайн байна. Одоо 3 үетэй үг уншнаа. За, тэгэхээр бүгдээрээ ингээд солонгосоор бол үсгээ одоо чийжилчих юм уу? Солонгосоор чөлөөтэй уншиж чаддаг болох нэ гэсэн үг. Үнэхээр мундаг байна. За, тэгэхээр индүү гэдэг үгийг тарими. 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 피아노. 피아노. 다리미. 피아노. эцэг их. За, аав ээж гэсэн үг. 아빅. 아버지. 아버지. 어머니. ээжийг 어머니. 아버지. 어머니. 우리 아버지, 우리 어머니. манай аав, манай ээж. За, шатуун түгээх станц. 주유소. 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 шатуун түгээх станц. 주유소. подолк. 티셔츠. 티셔츠. 대이.
T. Хүчтэй T. За тэгээд ишээр дуудана. T-shirt. 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 Үсэх шүү. T-shirt. Дараагийнх маань радио. 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 За биолог K-I-K. 케이크. 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 샤낙. 바가지. 바가지. 카메라. 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 자, 쉼틀. 수관. 수수료. 일, 요 쓰쇼. 수수료. 수수료. 다리미. 피아노. 아버지. 어머니. 주유소. 티셔츠. 티셔츠. 라디오. 케이크. 케이크. 바가지. 카메라. 수소료. Эхлэх хичээлээрээ бид нэр 24 шинэ үг цээжилж, уншиж, зөв бичиж сурсан бол энэ удаагийн хичээлээрээ улам илүү сайжраад 33 шинэ үг сурсан байна. 3 дахь хичээлээрээ 33 шинэ үг сурсан байна. Oh my god! Wow! Тэгэхээр чин өмнөх хичээл 24, одоогийнх чинь 33 гэхээр чин 57 үг цээжилсэн байна. Ийм нэг болцол байна. За өнгөрсөн хичээлийн 24 үг, за мөн энэ 3 дахь хичээлийнхаа 33 үгтэй нийлүүлээд 57 үгээ чэйжлснийхэн дараа дараагийн хичээлийг нь оруулъя. 57 үгээ чэйжилчээд комментэн дээр чэйжилчлээ гэд бичих юм бол яг үнэнгээсээ шүү. Үнэнгээсээ гэд бичих юм бол дараагийн хичээлээ оруулцгаая. Гэхдээ нөгөө нэг яадаг штэ хүүхдүүд чинь ингээд би юм цээжлэхдээ муу гэд ер нь тэгдэг. Гэхдээ бол гадаад хэлийг одоо сурахтаа олон хүмүүс ярьдаг гадаад хэлийг ер нь сурахтаа үг чэйжилж ийж цааш явдаг шүү гэж. Тэгэхээр ингээд эхний хоёр хичээл дээр 57 үг гэдэг бол маш гайгүй. За тэгвэл Togbook-ийн чаналын үзэгчид маань 57 шинэ үгээ чэйжилж чадах болов бүгдээрээ харцгаая. Togbook-ийн чаналын дараагийн бичлэг хүртэл түр бай.